За тэгээд яг хизээ анх бит хий гэдэг санаа төрсөн бэ? За би өөр хамгийн ихнээс нэр. За энэ ингэсэн юм аа. Би яг 5 дугаар ангитай 5 дугаар ангитай нэг юм урлагийн хөсөлмөл болоод тахгүй. Тэнгүүт за би уугаар авч tutдээ. Тэнгүүтээ тэр үед нөгөө тектоник гарч ирсэн чинь амар бүжигмж. Тэр мэр чинь YouTube байсан ингээ хараа сураал зөө ингээл. Манай хамаатных байдаг гэсэн. Үейлэндээ очиод үейл яах нь ингээл YouTube-ээс нь бичлэг татаж аваад тэр мөр ингээ сураал. Тэнгүүтээ яг инким байна тэгэл би тэр үчи амар хүссэн юм гуралжин болгоол зөө. Тэгэл урлагийн хөсөлтөд ороод тэнгүүт яг тэр үед болохоор яг нэг тийм гой хөгжмийн юм мэдсэн. Яг тэр үедээ тэнгүүтээ тэнчнээсээ би яг бүжиг гоё юм байна гэдэг тийм сонирхолтой болсон. Бүжиглэл гоё юм байна тэгээд тэнгүүтээ шууд би интернетээс ороод бүжигийн аянууд ажигласан аахгүй. Тэгээд энэ чинь электроник EDM янз бүрээс тэнгүүт би dubstep сонсдог аахгүй. Яг юм компьютер гуурц цууцсан зөө. Тэгснээ ингээд keyboard-ныхаа энэ үгээр хөдөлж мэдлээ зөө. Янз бүр яг тэгснээ яг айтаа нэг хөдөлгөөн таарч мараад. Тэгээд тэнчнээсээ аюу гоё мэдрэмж авч байгаа шүү дээ тэр юм чаа. Тэнгүүтээ тэр аяа ингээ бүр гүнзгий судалж байгаа байхгүй. Тэнгүүт хамгийн анхны яг ер нь бол яг замын ингэж яг дэлгэж өгсөн бол Skrillex dubstep гэдэг Skrillex-ийн продюсер гэдэг DJ. Тэрний аянуудыг ингээд бүхлэн сонсож байгаа байхгүй. Тэр жилдээ ингээд дараагийн жилдээ ч гэсэн тэгээд тэрнтэй ингээ холбоотой хүмүүсийг ингээ сонсоол тэгэлээсэн. Тэнгүүтээ яг тэр хүний юу гэдэг нь аягүй чухал болоод тахгүй надад тэр үед. Тэнгүүт DJ хийжсэн. Би тэр үчин DJ тийм мэдэнгүүтээ дүлбийс үзэнгүүтээ компьютер дээр виртуал DJ гэдэг тэгэхгүй компьютерийн програм тэрний татаал компьютер дээр байсан аянуудаа оруулаад ингээл янз бүр болгоод YouTube бүсэн үзэл тэгж байгаа дахиад бүр гүнзгий судалж байгаа байхгүй. За энэ чи продюсер юм байна гэд продюсер юм байна гэж судлангуудаа яг тэр төрлийнх нь одоо хүмүүсийн ингээд одоо мэдж эхэлж байгаа байхгүй. Продюсер хүмүүсийн ингэж тэгж гин гэд тэнгүүтээ тэр чи зөөлөөд 4 жилийн өмнө би юу яасан? Skrillex Diplo Justin Bieber дээр хамтарчсан нэг дууд штэ. Юу гэдэг үлээ? Sorry юм болоо. Тийм яг тэр мэр гарч ирсэн үе штэ. Тэгээд тэр үед яг тэр дуун сонсонгуудаа би ингээд R&B сонсч гисэн байхгүй. Шууд ингээд нэг юм урсгал ус шиг ингээд цаашаа явдаг. Тэгээд R&B сонсонгуудаа тэр үед манай нэг what do you mean байсан болов? Тийм тэр мэр байсан бохоггүй. Яг тэр үе. Тэнгүүтээ би манай нэг ах ихчих юм юутай амралтын газарсаа тэрэлчэд таамшуу тийш аваачдаг байхгүй. Ах ихч очиж байгаа агаарт ингээ юм хий тэргээд. Тэгээд очил тэднийх бас юм юутай зурагтан дээр Trace Urban ингээд нэвтрүүлэг байдаг. Одоо тэрнээс өөр сонсох байхгүй шүү дээ тийм ч. Тэгээд ах ихч хоёр ингээ юу авцсан. Цаашаа хотмот явцсан юм аав нэгэд. Тэгээ ууцсандаа яг тийм хөгжмийн хамныг сонсож байгаа байхгүй. Тэнгүүт ингээд чарт нь байдаг, UK чарт мартыг гардаг. Тэнгүүт тэнчээс бүр амар гой ингээд дуунд явж байгаа байхгүй. Тэнчээс тэнгүүтээ би шууд Tyga, Chris Brown хоёрын AO гэдэг дуу заяа. AO амар дуу шүү. Яг тэр үед би ингээд swag гэдэг мэдж эхэлсэн байхгүй. Swag эн чинь л яг swag юм байна гэд. Тэгээ манаас үеэл хамт түрээдс би үеэлээ дууцсан. Зүгээр ч хүрээдэр хоёулаа ч гоё гэснээр яг амар нэм хамт ингэж нэг юу яаж байгаа шүү дээ тий. Зовлон мовлонгийн хамт хаваалцсан ба. Тэнгүүтээ битэр чи орой юу яадаг тэр нэвтрүүлэг үзээ суучдаг заяа. Тэгэл ингээл дуунууд амар дуунууд бол тэнцээс ингээд бүх дуунууд ингээд цээлцсэн. Тэнгүүтээ шууд Chris Brown Tyga хоёрын AO гэдэг дуунаас ингээд шууд хипхоп яг юм R&B төрлийн гараад эхэлж байгаа байхгүй. Тэгээ би тэр жилдээ гэртээ хараад ингээл зүгээр шууд Fruity Loops-ийн програм байдаг. Тэрнийг мэдээл шууд татсан зав тэрнийг. Энэ дээр хүмүүс ажилтсан мэн ингэдэм тийм мэдрэнгүүтээ татаад ингээ ямар ч дууралтай байхгүй зав. Өөрөх нь яг дууралтуудаар ингээд 10 үедээ эхэлж хийжсэн. Тэгээд яг тэр үед болохоор эхний эд сайнууд ED-ийн талтай байх гэж үдсэн оролцсон аахгүй. Тэгээд энэ нь бол давгүй бас. Анх сасгад өөрийгөө анх сасгаас давгүй. Тэгээд ингээл хийгээл хэлсэн зав. Нэг жил хийсэн үү? Ингээл хийгээлсэн SoundCloud байдаг гэсэн SoundCloud дээр би ингээд аянуудаа тавьдаг гэсэн. Тэр үед тэгээд яг яаж танилцлаа би яг санахгүй байна тэр нь. Curse гэдэг нэг beatmaker гэдэг продюсер. Тэр амар яг тэр үед юм Metro Boomin type аянууд хийдэг. Танилцаал яг ингээм ингээл яриад тэгж яахгүй хоёлоо хамтарч хийгээд тэнгуут би тэр хүнээс амар их юм сурсан байхгүй. Тэр үед ингээд тэнгуүтээ
тэр үед SoundCloud болохоор яг одоогийнх шиг биш байсан ингээд ерөөсөө хүмүүс ашигладаг. Монголчууд ашигладаг. Гэтэ гадаад амар underground хүмүүс ингээд ашигладаг. Амар underground хүмүүс SoundCloud тэр ингээд ашиглаад одоо гарч ирсэн залуучууд яг тэр үед л яг дэлхийн рэпрүүдийг тэр үед юм SoundCloud тэр дуу муу SoundCloud rappers гэж нэг бүр нэр томьёотой байдаг. Тийм Smoke Purp чинь зүгээр ингээл SoundCloud Lil Pump. Тийм тэд нар чинь ингээл зүгээр амар олон дуунда SoundCloud тэрийг гэсэн. Тэнгүүтээ Curse гээд продюсертай нийлээд ингээ Metro Boomin шууд юм юу л орж эхэлж байгаа байхгүй. Хипхопор сол руу. Хипхоп аянууд хийгээл тав яваалсан. Тэгэл байж байгаа л тэр үчи яг 2015 он байсан байхгүй. 15 билүү 16 он байсан. Лойчсан гинт гарч ирж байгаа байхгүй. Яг хипхоп сонсч эхлэнгүүт Монголд лойчсан гэдэг ийм бүлэгэд юм би тэгээ сонсон. Йоо ямар амар юм бэ гэд би өөр одоо Монголоос өөр сонсох гот тэнгүүт яг тим хийж байгаа хүмүүс байхгүй байхгүй. Тэгэд ер нь бол одоо хүмүүс ч нэг Монтереп, Татар, өмнөх үеийн тим хүмүүсэр хүмүүцэн гэдэг чинь тэр шиг ижлэн би бол лойчсноор л хүмүүцсэн. Яг лойчсноор л хүмүүц. Яг сонсоол ингэтийм байх, тэгтийм байх. Тийм. Лойчсан бол яг тэр үед бол үнхээр амар эс. Тэгэл Лилтогийн Жанрасаг гэдэг дуу гарч ирсэн. Trap Жанрасаг. Тийм, Trap Жанрасаг гэдэг дуу гарч ирсэн. Би тэгээд шууд ингэж байгаа байхгүй. Сонсч ямар амар дуу гэл шууд Facebook-ийн пэйж байсан. Тийш бичээл Yo bro энэ амар дуу байна. Ингээд ингэ чинь алж талж чинь гэдгсэн чинь надад мессеж байгаа байхгүй. Баярлаа гэх тэнгуут нь мессеж ирдэг юм байна. Тэнгуут би холбож ингээд юм ярьж болох нэг шууд нөгөөд хэлж байгаа байхгүй. Би бас ингээд тэр хийд юм ингэт юм тэгт юм тэгээд бид тэр ингээд чатлаа заяа. Ингэ чинь тэгж би нөгөө хийсэн сонсуулаад гоё байна. Гоё шааж ин тэр гэдэг байгаа байхгүй. Хараалж болох юм. Болно. Гоё шааж ин тэргээд ингээ хэлээд тэнгуут би лилтэйг холбож байгаа юм чи гинжтэй холбогдоод үзье гэдэг байгаа байхгүй. Тэнгуут гинжлээ утсан чи шааж гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэнгуут би гинжтэй холбогдоод яг хувь Facebook-ыг аваад ийшээ ороод иргээд тэнгуүтээ би SoundCloud хаянуудыг сонсуулсан. Амар шааж нь хоёлоо дуу хийгээд тэгээд тэр жил чи флах гарч ирсэн байхгүй. Цасаа охин. Цасаа охин. Би цасаа охины битийг хамгийн их хийсэн байхгүй. Лойчсан. Яг тэнцэнс эхэлчихсэн байхгүй цасаа охин. Чи ингээд самплтаа зөө. Дууг нь ингээд самплтаа тэгээд бүр тэрэн дээр одоо тэр агсаас хар бүр аим шааш тэр яаж хаасан юм гээл. Тэгэл цаашаа ингээд хийгээлсэн кокейна гарсан. Гинжин кокейна What's-Low soundtrack нэгээс. Тэгэл ингээд яваалсан. Ер нь бол юу байсан? Би тэр үчнэр юу байсан юм шүү дээ. Гинжин яг тэр үед ингээд ер нь бол гинжих юм ихгүй байгаадсан. Тэнгүүтээ би яг нэг лайв нь үжижсэн аахгүй. Тэгсэн чинь наад тийм хэрэгтэй байна. Хийх хүн хэрэгтэй байна. Тэгээд байвал би дуу хэлээ гэдгийг мэдэнгүүтээ тэгээд ингээд шууд орж ирж байгаа аахгүй. Тэгээд цаашаа ингээд бичээл ингээд хийгээл яваалсан. Тэнгүүтээ ер нь бол тэр үчин 2017 хөөхөг трап сонсдог гэд дуу гарчсан. Яг л трап болоод байгаа хгүй ингээд уусаа тэр үед бол хинч тэгж хийж байгаагүй Монголд. Нэр хинч хийж байгаагүй. Лойчсан л хийжсэн. Тэгээд